Орхон аймагт нийгмийн ухааны улсын 24-р олимпиад эхэллээ. Энэ жил орон нутагт анх удаага зохион байгуулагдаж байгаараа онцлогтой юм. За энэхүү олимпиаданд 21 аймаг 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн нийт 30 сурагч болон 30 сургагч багш оролцож байгаа юм. За олимпиад 2 үе шаттайгаар 2 өдрийн турш үргэлжилж шилдэгүүдээ шалгаруулах юм. Би Увс аймгийн Улаан гомсон масарж оролцож байгаа. Тэгээд гайгүй бэлтгэлтэй байгаа гэж бодож байгаа. Тэгээд 21 аймаг 9 дүүргийнхаа хүүхдүүд бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд багш нартаас амжилт хүсье гэж хэлье. 103 дугаар сургуулийн Улаанбаатар хотын Алах дүүргээс оролцож байгаа. Тэгээд 9-р ангидаа нэг оролцож байсан. Тэрнээс хойш нөгөө коронавиг болоогүй. Тэгээд коронавигоос хойш анх удаа оролцож байгаа надад энэ олимпиад анх удаа 12 дугаар анги ихгүй юу. Тэгээд нөгөө нэг ээжтэй бэлтэж байгаа болохоор тэгээ ер нь бараг 9 сараас хойш бэлтгэлтэй гэсэн үг. Дүүрэгтэй оролцоо, тэгээд нийслэлтэй нэг оролцоо, тэгээд улсад бол болоогүй байхгүй. Тэгээд одоо энэ удаа улсад болж байгаа болохоор эрдэнэ одоо юу сайхнаар хүлээж авчин. Тэгээд энэ удаагийнх бол амар сэтгэл дүүрэн байна. Энэхүү олимпиад нь 2 үе шаттай явагдах юм. Тухайлбал тест бүглэх болон уламжлалт шалгалт буюу эссе бичлэгээр дүгнэгдэнэ гэлээ. Жил жилийн олимпиадуудаас нийгмийн ухааны олимпиад хамгийн өрсөлдөөнтэй байдгийг албаны их сурвалж мэдээллээ. Мөн энэхүү олимпиадад зочин багшаар нийгмийн ухааны мэдлэгийн цэнхэр номоор алдартай буян багш болон сандаг очир багш нар оролцож байгаа юм. Олимпиад маань одоо 24 дахь олимпиадын зохион байгуулагдаж байна. Тэгээ 2 жил ковидын улмаас бол тасарсан байгаа. За тэгээ нийгмийн ухааны олимпиад бол бас нэлийн өргөн агуулгатай. Өөрөө чи хэлснээр бол одоо социолог, улс төрийн шинжлэх ухаан, эдийн засгийн шинжлэх ухаан, за соёл судлал гэх мэтчлэн нийгмийн шинжлэх ухаануудаас гадна философи, ёс зүй гэх мэтчлэн одоо ийм бас хүмүүнлэгийн ухаануудыг багтааж яадаг тийм өргөн агуулгатай. Тэгээд 7-оос 12 дугаар анги хүртэлх одоо агуулгыг хамарж яадаг ийм одоо агуулгыг хамарж байгаа. Дээрээс нь бол иргэний ёс зүйн боловсролын бас хөтөлбөрт бол бас агуулгын чиглэсэн байдаг. Тэгэхээр бол суралцагчид болон багш нараас нэлээд тийм өндөр түвшний одоо мэдлэг ур чадварыг бас их хэмжээний одоо бас бэлтгэл бас их нэлээд тийм өрсөлдөөнтэй олимпиадуудын нэг байдаг. Тэгээ багш сурагчид маань бол нэлээд тийм өрсөлдөж байж гарч ирдэг 21 аймаг нийслэлийн бас 9 дүүргийн бүх сургуулиудаас шалгарсан нийтдээ 31 оролцогчид тус бүртэй багш нар нийтдээ 62 оролцогчдыг 2 шатлалаар тестээр үнэлэн мөн эсээгээр шалгаруулдаг тийм үйл ажиллагаа явагдах гэж байна. За тэгээ энэ үйл ажиллагааг ингээд маш сайхан бидний үйл ажиллагааг дэмжиж хүлээж аваад зохион байгуулалтаа сэтгэл хөдлөсөн урлагийн тоглолтоор хүлээж аваад зохион байгуулж байгаа Орхон аймгийн засаг даргын хамгаалын газар болон за боловсрол соёлын газар за тэгээд мөн ажилтнууд сургууль багш нартаа бол туйл их баярлж байна. За нэгдүгürt Эрдэнэ хотод болж байгааг бол онцгойлон тэмдэглэн хэлхийг хүсэж байна. Тэгээд орон нутгийн сумын аймгийн одоо хамгаалын газар засаг даргын хамт олон бол маш сайхан хүлээж авж байгааг бол зохион байгуулагчдын зүгээс маш их талархалтай байна. За дээр нь одоо дэлхийн нийтээр энэ ковид цар тахал гэдэг яригдж байгаа. Их томоор ярих юм бол нийгмийн харилцаанд шинэ одоо уур амьсгал орсон, шинэ дэг журам бий болж байгаа гэж байгаа. Энэ үед бол нийгмийн ухааны салбарын олимпиад зохион байгуулагдж байгаараа бол онцлогоо 2 жилийн дараа зохион байгуулагдж байгаа онцлог гэж би бол хувьдаа үзэж байна. Тийм учраас энэ удаагийн багш сурагчид бүгдээрээ маш их одоо идэвхтэй зохион байгуулалт сайтаа их итгэж зүтгэл гаргаж байгаа ийм олимпиад болж гэнэ үү гэж би бол харж байна. Олимпиад нь болохоор зэрэг 2 төрлөөр ингэж зохиогддог байж байгаа. За эхний ээлжинд бол одоо юуны эссе зохион байгуулах, бичих. За тэгээд дараа нь олимпиадын үндсэн одоо үйл ажиллагаа байж байгаа. Ингээд 2 төрлөөр бол өнөөдөртөө бол өрсөлдөөд за тэгээ маргааш одоо нэгдсэн дүн гараад ингээд шалгуулалт явна. За олимпиадын маань үйл ажиллагаа бол 2 өдөр үргэлжлэж явагдана. За өнөөдөр зохион байгуулагдаж явна. За мөн маргааш зохион байгуулагдаж явна. За олимпиадын үеэр бол бас одоо манай аймгийн нийгмийн ухааны багш нарт зориулсан бас сургалтуудыг зохион байгуулж явуулж байгаа. За энэ олимпиадад бол 2 хүн бол хүндэт зочноор оролцож байгаа. За энэ хүн маань бол одоо манай аймагт одоо ажиллаж амьдарч ирсэн буян гэдэг багш байж байгаа нийгмийн ухааны багш сургуулийн захирал хийжсэн. За ингээд хүн болгон биддэг одоо буянгийн нийгмийн тухайн мэдлэгийн ном гэдэг. За энэ ном маань бол энэ жил бол бас 14 удаа хэвлэгдэж гарч өнөөдрийг хүртэл одоо бас багш сурагчдын ширээний ном болсон хэвээр байж байгаа. За мөн одоо сандаг очир багш маань байна. За шинэ Монгол сургуулийн багш манай 4-р сургуульдаа бас ажиллаж
амьдарч байсан. За Сандаг Бачар багш маань бол одоо бас улсын олимпиадад 3 удаа бас энд ажиллаж байхдаа бол улсад төрүүлж одоо бас аймаг орныхаа нэр хүндийг гаргаж ирсэн ийм хүнтэй зочид оролцсон байж байгаа. За олимпиадыг зохион байгуулах хорооны 9 бүрэлдэхүүн бол ирсэн байж байгаа. За энэ бүрэлдэхүүнд бол одоо боловсролын ерөнхий газар, боловсролын их сургуулийн тэнхимийн эрхлэгч, боловсролын их сургуулийн одоо төв нийгмийн ухааны тэнхимийн багш нар, за мөн бас хүрээлэнгийн үнэлгээний төв ингээд одоо бүрэлдсэн одоо комиссийн гишүүдүүд хүрэлцэн ирсэн байж байгаа. За ер нь бол яг урд нь бол бас манай одгэрэл багшийн одгэрэл захирлын бэлдчихсэн хүүхдүүд бас улсад төрүүлж ирсэн. За багш нар төрүүлж ирсэн уламжлалтууд би за мөн одоо дуурмаа багш маань бас улсад 3 дугаар байранд илжсэн. Тус хүүхд бэлдсэн хүүхдүүд нь тусгай байранд илжсэн гэдэг амжилтууд бол байгаа. За энэ удаад бид нар яг орон нутагт одоо зохион байгуулж байгаа нэг учир нь бол яг энэ нийгмийн тухай хичээлийг сурталчлах, за мөн тэнд одоо бас байгаа хүүхдүүдийн мэдлэг мэргэжлийг сайжруулах, амжилтуудыг төлөвлөгөө болгох. За сүүлийн үед одоо яг энэ нийгмийн тухай мэдлэг хичээлээр одоо бас яг энэ номд хуурж байгаа. За бас яг энэ одоо сурах хүчийг зохиогчд гэдэг энэ хүмүүстэй бол бас юу гэдэг ойр дотн харилцаа үүсгэх энэ хэмжээгээр бас яг эзэдийн ерхий шалгалтанд бидж байгаа хүүхдүүдийн чанар чансааг ахиулах гэсэн нэлээд одоо олон төрлийн ач холбогдлыг өгч зохион байгуулж байгаа. Энэхүү олимпиадад Орхон аймгийн хувьд өмнөх жилүүдэд амжилттай оролцож байсан байна. Мөн энэхүү олимпиад зохион байгуулагчдаар эсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэж байгаа суралцагчдын чанар чансааг сайжруулах, аймаг орон нутгийн багш сурагчид хоорондоо туршлага солилцох зэрэг ач холбогдол өгч буйг зохион байгуулагч нар онцоллоо.